өгүүлж дуулж тэмцсээр байгаад бас юм засагч нь бас жоохон үг авч байгаа мó гэлтэй ямар ч үсэн иргэдээсээ бол санал бас авсан тийм. Тэгээд иргэдээсээ авсан саналын дагуу уг нь бол нөгөө боловсрол эрүүл мэнд гэдэг ингэж ирэмлэх ёстой атал яг тэр нь бас зөв зохистойгоор ирэмлэгдсэн хэсэг нь харагдахгүй байна. Яг үнийг хэлэхэд. Тэгээд дахиад алдагдaltaй орж ирж байна. Тийм 1.4 бараг 4 их 80. Миний хувьд бол нодлон ч гэсэн байр суурь илэрхийлэхдээ алдагдaltaй байх нь тусдаа асуудал. Заавалжгүй алдагдaltaй байх гэж дайрах шаардлага бол байхгүй. Гагцхүү тэр алдагдал нь өөрөө Монгол улсын нийгмийн эдийн засагт эргээр нөлөөлөх хэсэг л чухал байна гэж үздэг. Угаасаа нэг айл өргөч гэсэн шилэл 10 сая орлоготой байгаад яг 10 сая зарлагдана гэж суугаад иж болохгүй. Дахиад нэг 5 саяын зээл авч байгаа. Тэгээд зарлага нь 15 сая буюу тэр 5 сая эргээд одоо орлого олох тэр төсөл хөтөлбөр гэдэг шиг бизнес айманд оруулдаг штэ аж ахуйн нэгж. Улс ч гэсэн яг адилхан. Ингээд тэр алдагдал гэдэг байгаа 1.4 их найд нь өөрөө үнэхээр энэ тэр том буюу мега төслүүдтэй зарцуулагдаад эргээд өгөөж нь Монгол улсад буух гэж байгаа бол энийг бол ойлгож болно. Тэгэхгүйгээр аанаа л нөгөө урсгал зардлаа нэмчихсэн те нөгөө л нэг тавилга тоног төхөөрөмж нөгөө л гадаад зардлаа нэмсэн ийм байдалтай байх юм бол дахиад нэмэр байхгүй. Хасхан зүйтэй гэж үзэж. Нэмэргүүгээр ингээд алдагдал үйлдвэрлэдэг гэж болохгүй. Нэгэнд үр дүн гарахгүй байгаа юм бол шууд хүчээр алдагдaltaгүйгээр батал гэдэг шаардлагыг бол бас тавьж болж байгаа юм. Тэгээ эргээд ярихад бол бас нэг ийм олон нийтэд санал аваад боловсрол эрүүл мэнд гэж нэг шураал те ингээд ээж бас болохгүй л дээ. Мэдээж олон нийтийн санаа зорилго бол хамгийн чухал. Гэхдээ Монгол улс ч өөрөө нөгөө урт хугацааны стратеги төлөвлөлт гэж байгаа мó. Монгол улсын нөгөө хөгжлийн тэргүүлэх чиглэл нь яг юу юм бэ? Тэгээ тэр тэргүүлэх чиглэлдээ үндэслэж тэр төсөв нь одоо тавигдаж явж байгаа хэрэгтэй шүү дээ. Уг нь бол тэгээ нэг тийм юм бас байхгүй л байна. Дахиад тийм учраас бол бас л миний хувьд бол шүүмжлэлтэй хандж байгаа. Тэгээ дахиад нөгөө ирэмблэлийн асуудал. Нэгдсэн ирэмблэлтийн систем гэж юу нь бас дахиад байхгүй юм шиг. Тэгээд ирэхийн цагт нөгөө тойрог дагсан төсөв чинь дахиад явж штэ. Хэрэгтэй хэрэггүй нэг хэлэх замууд явж байна тий. Сум хоорондыг холбосон замууд байна. Гэтэл нөгөө аялал жуулчлалт шаардлагатай замд холбогдсон хэсэг нь тодорхойгүй байна. Нэгдсэн ирэмблэлт гэж юусэн байдгүй юм байна. Тийм учраас тэрэн дээр чинь энэ гişүүд ч гэсэн тий тойрогтой гэдэг энэ зарчмын дагуу ингээ бүгд тойрогтой нийгэм суулгах гэдэг арчдаг. Тэгээд нэг ажил нь ч гэсэн гүйцэж дуусаад одоо айлаар бол ингээ гараас гаргаа явдаг штеп. Хүн өөрөө ажил хийхдээ нэг юмаа дуусгаад дараагийнхаа юмроо ордог шиг нэг том төсөл нэг том одоо тэргүүлэх чиглэлийнхаа зүйлийг дуусгаад дараагийнхаа юмроо ордог тийм нэрс байхгүй. Дандаа л нэг юм жоохон юм амсуулаад тэгээл тэр нь жил болгон төсөвт өртгөн нэмэгдээл ингээл нэг шилжих одоо төсөлгээл арга хэмжээгээл явж идэг. Тэгээд дахиад би нэг зүйлийг хэлэхэд ер нь бол энэ орон нутгаас ч юм уу одоо босод холбогдох тэр төсвийн ерөнхийлөгчийн захирагчдаас магадгүй улсын хурлын гишүүдээс нэг 600 гаруй одоо санал ирсэн байлээ. Тэгэхээр энийг бид нар бодох хэрэгтэй. Тийм 600 ширхэг төсөл арга хэмжээ үнэхээр Монголд хэрэгтэй байгаад байгаа мó? Байгаа учраас тэдний ирүүлээд байгаа мó үгүй мó? Тэгээ яг ирэмлэхдээ яг ямар шаардлагын дагуу ирэмлээд байгаад тодорхойл болохгүй л бол энэ Монгол улсын төсөв хизээч зүг болохгүй мэн гэсэн ийм л бодолтой. Нөгөө л залга довны нөгөө тойргийн төсөв яригдчихэл байна.